Сайн байцгаана уу? Доктор Talk подкастын энэ удаагийн дугаараар архины донтол сэдвээр та бүхэндээ хүргэж байна. Зочноор сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн эхэмч Гантлага маань оролцож байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ өдрийн мэндийг хүргэе. Бидний урилгыг хүлээж авч манай дугаарт оролцож байгаад маш их баярлалаа. За эхний асуултаа тань тавья. За архины зөв зохистой хэрэглээ гэж одоо ямар хэрэглээ хэлдэг вэ? За арх согтууруулах хундаа маань бол ер нь хүн хэрэглэхгүй байвал зохистой тийм л зүйл тийм ээ. Тэгэхээр энэ бол одоо хүнсний одоо бүтээгдэхүүнд ордоггүй ийм зүйл байгаа. За тэгэхээр бидний хамгийн гол одоо зорих зүйл бол арх дарсны хэрэглээг байхгүй буюу тийм ээ бүр огт хэрэглэхгүй байх гэдэг зорилгыг тавих нь бол хамгийн зүйтэй. За хэрэглэлээ гэхэд бол хэтрүүлэхгүйгээр хэрэглэх гэдэг ойлголт байдаг. Гэтэл манай одоо улсын хувьд бол хэтрүүлэхгүй ер нь ингээд арх дарсны хэрэглээ арх дарс хэрэглээ гэж одоо тухайн тохиолдол болгондоо ер нь хэтрүүлэн хэрэглэх хандлагатай байд ажиглагддаг тийм ээ. Тэр нь явсаар байгаад асуудал ингээд цаашаа явах нь бүр эмгэг болтлоо ингээд явдгиймаа тийм ээ. Тийм учраас бол хэрэглэхгүй байх гэдэг л зарчмыг бариад за хэрэглээ гэхэд бол согттлоо уухгүй байх тийм ээ хэтрүүлэхгүй байх гэсэн ийм зорилгыг тавих хэрэгтэй. Тэгэхээр ер нь бол хүмүүс бас бодоод байдаг л да. Спирт одоо хүний бие дутагддаг шít юм уу те. Тэгэхээр энэ бол ийм ташаа ойлголт байгаа даа л та тийм ээ. Тийм учраас бол иргэдтэй хэлэхэд бол арх дарс хэрэглэхгүй байх гэдэг маань бидний юм бол хамгийн гол одоо зорих чиглэх тэр зүйл байгаа. Одоо яг согтууруулах хундаг ер нь хэр их хэрэглэхийг архины хамааралтай болцсон гэж үздэг вэ? Бүр ингээд согтууруулах хундаанд буюу архинд донтцсон хүн гэж хэлдэг вэ тий. Ямар үе шаттайгаар явагддээ энэ. За тэгэхээр бол одоо ном сурагчид дээр юу гэж үтсэн байдаг вэ гэхээр архины 1 2 3 дахь үе шат гэж тэмдэглэдэг байхгүй тийм ээ. Тэгэхээр нөгөө огт хэрэглэдэг хүмүүс, за ёс төдий хэрэглэгч хүмүүс тийм ээ, эрсдэлтэй хэрэглэгч, за мөн яах нь асуудалтай хэрэглэгч, за тэгээ дондох эмгэг гээд тэгээ дондох эмгэг дотроо 3 хуваагдж байгаа юм л да тийм ээ. Тэгэхээр ер нь бол зөвхөн маш энгийнээр ингээд харахад бол одоо цалингаа бухаар уучдаг тийм ээ. Эсвэл яах нь найр наадамд яваад ирэхдээ бол согтуу ирдэг, төрсөөдөрөөрөө хэргэлждэг. Ер нь хүмүүс тэгээд анзаардаг штэ та энэ их ойрхон уугаад байна да. Энэ архинд их дуртай болж гин шүү гэд бусдад анзаарагдаж эхэлж байгаа тийм ээ. За тэгээд арх дарс хэрэгсэндээ холбоотойгоор гэр бүлийн үйл ойлголцол үүсэх тийм ээ. Тэрнээс шалтгаантай одоо яг нэг гэмтэж бэртэх гэл ингээл маш олон асуудлууд бол харагдаж эхэлнэ тийм ээ. Тэгэхээр юу хамгийн түрүүнд юу анзаардаг вэ гэхээр хүмүүст мэддэггүйс байдлаар яах нь согтуу байх нь олон болох нь байна тийм ээ. За тэгээд хамгийн гол бас мэдэх шинж бол өдөр дараалж уух гэдэг асуудал байгаа. Энэ бол асуудал бол тодорхой болсон гэдэг бол одоо үзүүлж байгаа шинж тэмдэг байгаа байхгүй юу. Тийм тэгэхээр бол яг уу ер нь явах тусмаа архины хэрэглээ бол илүү хүнзгийрдэг. За тэгэхээр одоо хамгийн гол нь бол ер нь хүн уух архиныхаа хэмжээнд хяналт хэр тавьж чадж байна вэ гэдэг бас аюул чухал байдаг. Жишээ нь хүн бол яг нэг одоо баяр ёслолоор ч юм уу ороод тийм ээ. За одоо ганц жижиг рүнкээр ганц уугаад за одоо бол дараа ажилтаа учраас ингээд явъя гэд гарч явж чадж байгаа нь бол яах нь хэрэглээг бол тодорхой хэмжээнд бол хянаж чадж байна. Эсвэл яах нь өнөөдөр ерөөс сууж болохгүй тэр маргааш би ажилтаа гэдэг. Гэтэл асуудал үүсэхэд тэгэхээр яадаг вэ гэхээр уг нь бол өөрөө маргааш ажиллагаа мэдж байгаа те. За өнөөдөр би ерөөс яах нь ийшээ ороод ер нь бол аль болох уухгүй хичээгээд гарна уулаач гэсэн маш бага уугаад гараа шүүгээ бодоод орчиж байгаа юм. За эренгүүд нь яах нь нэг хундаг явлаа, 2 хундаг яваад эхлэнгүүт маргаашийн ажил их сонирн биш болж эхэлж байгаа. За ер нь өнөөдөр эндээ сайхан хөгжилтэй их хайтайхан байна шүү тийм ээ. Тийм учраас ингээд за тэгэл найр автгараад явхад яах нь нөгөө нэг маргаашийн ажил төрөлсөд уучлаарай болоод явж байгаа шүү дээ тий. Тэгээд ингээд ирж байгаа. Тэгэхээр ер нь бол яах вэ? Бусдад бол анзаарах ус байдлаар дээрээс нь хүн өөрөө ч гэсэн бол байдлыг гэж ойлгож эхэлдэг. За нөгөө талаас гэх юм бол ер нь хүний архины хэрэглээ эхний үе шатндаа бол хүний тэр даах чадвар ингээд нэмэгдээд байдаг. Ер нь бол яах нь хамгийн анх согцсон хэмжээг бол тухайн хүний даах чадвар гэж үздэг байхгүй юу? За тэр нь бол яах нь эхний үед бол өсөөд байдаг. За дунд үе шатндаа бол нэлээд дээд түвшинд ирдэг. Дээд түвшинд нь ирсэн тохиолдолд хүмүүс юу гэж ойлгодог вэ гэхээр энэ нөхөр бол арх сайн даадаг, энэ их сайн ир тийм ээ, энэ их мундаг залуу юм уу те. Энэ их одоо гэсэн тийм нэг нэр зүүж эхэлдэг. Энэ бол юу хэлж байгаа вэ гэхээр архины асуудал дунд үе шатндаа ирснийг илэрхийлж байгаа юм. За төсөд рүүгээ ороод эхлэхээр хүн маш амархан согтдог болчдөг. Ерөөсөө л ах нь баг найр наадам эхлээгөө байхад аль хэзээ согтцоо явж байдаг тийм ээ. Олон удаа согтно, олон удаа яах нь уун.
Богино багаар ууж байгаа боловч давтамж нь олно гэсэн үг. Уугаа согтлоо хэсэг унтаад гайгүй жоохон сэргээд босчлээ дахиад уулаач гэдэг юм. Ингээд бол явдаг юм а гэд тэ. Тэгээ зөндөл бол асуудал байна да. Эхний үед бол найз нөхдөйхөө хүрээнд одоо архитарсаа хэрэглэн тийм ээ ажлынхантайгаа ч юм уу ингээд. Явандаа бол архины найзуутай болж эхэлдэг байгаа. Бүр сүүлрээг бол яах нь хинтэй ч хамаагүй хаан ч хамаагүй ер нь яах нь уудаг болдог ийм асуудал байгаа. Хүн дүү шатруугаал орсон байна. Тийм цаашаа ингээл тэгээд архины нэр төрөл голхоо болно тийм ээ. За тэгээд архи дарсны хэрэглээ одоо согтуу байх үедээ юмаа санахгүй болох гэсэн шинжүүд илэрнэ тийм ээ. Маш олон шинжүүд илэрнэ. За тэгээд биеийн эрүүл мэндтэй холбоотой асуудлууд гарч эхэлнэ. Гэр бүлийн проблемууд гарч ирнэ тийм ээ. За тэгэл одоо архи дарсны хэрэглээтэй холбоотой ажлаа таслах, ажлаасаа хоцрох, бүтээмжинд буурах гэл ингээл донд хэмгэгдэж нэг тийм төвхтэй л дөө. Яагаад гэвэл зөвхөн тэр хүний асуудал биш. Иргэн тойронд нь байгаа ажил төрөлд нь бүх юмд нь ингээд нөлөөлөд эхэлцдэг ийм л зүйл байгаа юм. Одоо ингээд архинаас болж өөрийгөө гэмтэх юм уу, бусдыг гэмтээдэг хүмүүс идэх те. Архи согтууруулгандаа хэрэглэснээс болж энэ хүмүүс сэтгцэн үед яг ямар байдалтай байдаг вэ? За энэ дээр ер нь бол яг согтуу заавал одоо архин дондох эмгэгийн тухай ойлголт биш л дээ тийм ээ. Хүн одоо тохиолдлоор нэг удаа хэрэгэлсэн ч үж болно шүү дээ тийм ээ. Тэгээд энэний ер нь ингээд архи дарс уугаас согтно гэдэг бол асар их эрсдэл дундуур явж байна л гэсэн үг. Өөртөө болон өрөөлт тийм ээ. Одоо гэмтлийн эмнэлгийн одоо хүлээ авах очоод ингээд тусламж явж байгаа хүмүүсийг тэнд харахад бол тийм ээ согтуу жолооч аваар хийсэн байх, согтуу явж байгаад халтарж унаад хөл гараа гэмтээх тийм ээ. Согтуу явж байгаад хүнтэй зодлох, хүн зодуулах, бусдыг гэмтээх гэдэг ингээд маш олон эрсдлүүд бол дагаад гараад ирчихэж байгаа юм л да тийм учраас одоо санаатай болон санамсруу гарч байгаа олон одоо гэмтэл бэртлийн цаад шалтгаан нь бол гэр бүлийн хүчирхийллийн цаад шалтгаан бол архины асуудалтай архины хэрэглээтэй холбоотой гарч ирж байгаа тийм ээ. Тийм учраас зүгээр ингээд бодоход хүмүүс юу гэдэг лээ согтуу хүн одоо сохор ухаантай энэ төр гэд яаж ирсэн мэдэхгүй ирсэн. Гэхдээ зарим тохиолдолд би бүр машинаа бариад ирсэн байна энэ төр гэд ярьж идэг. Тэгээ хүмүүс сонсохдоо бол ямар сони юм бэ те. Тэгээд бас ирчдэг юм байна да гэсэн ойлголт авдаг. Гэхдээ энэ бол цаана юу гişсэн байвал мөнх адтай ирсэн байна л гэсэн үг байгаа. Тийм ээ. Яаж магадгүй шүү дээ тэр чинь те. Тэгэхээр одоо гарч байгаа ноцтой одоо гим тэргүүдийн ноцтой одоо асуудлуудын цаана заавал архины асуудал дагалдах гэдэг. Гэхдээ заавал архины хамгаалалттай өнгөсөн ойлголт биш. Тэр утгаараа бол яах вэ гэх юм бол ер нь хүн одоо согтно гэдэг чинь бол тухайн нөхцөл байдлыг одоо зөвөр дүгнж шийдвэр гаргах тэр байдал нь бол улам удаашрдаг те. Самбаачлах хугацаа бол маш их удаашрдаг. Зөв бурууг бол яах нь үнэлж төвлөх байдал нь бол яах нь тэрийгээс бас яах нь гүйцэд ухаарах боломж багасаад ирдэг байхгүй юу. Тэгээ ер нь бол өвлийн нөхцөлтэй шинэ жил тэмдэглэх гэж оюутан залуус дөнгөж нэг оюутан болж байгаа залуус хөөрөөд те архи согтууруулгандаа хэмжээр хэрэглээд осголт агих байдаг те гэмтэл соггийн үндэсний төвийн осголт түлхий тасагт дөнгөж залуу хүмүүс осголтоосоо болоод одоо гар хөлөө тайруулах одоо насан туршийн хөгжлийн бэрхшээлтэй болох тохиолдлууд маш их байдаг. Энэ бол яг үнэн те. Тэгэхээр одоо тэгэл оюутан залуучууд гэдэг маань бол юу гэж байгаа сургалтын төлбөрөөр ээж аваараа төлөвлөж байгаа тийм ээ хэрэглээ нэмэг үднээс авж байгаа. Тэгээд сайн бодох хэрэгтэй л дээ тий. Одоо хиний одоо дэмжлэгтгээр би юуны төлөө явж байгаа байлаа. Ямар сургууль ямар мэргэжлэр сурах хэрэгтэй байлаа гэдэг тий. Тийм учраас аль болох бага залуугаас хүүхэд наснаас өсвөр наснаас хүүхэд бол хүн болгонд бол зөндөө олон баяр тохиолдно. Зөндөө олон яг нь архи тараас хэрэглэх шалтгаан гарч ирнэ тийм ээ. Энэ дундуур бол өөрийгөө зөв аваа явуучих чадвартай болж төлөвшөх хэрэгтэй. Хэрэгтэй үед үгүйг ишилж сурах хэрэгтэй тий. Тэгэхээр яг ингээд хүмүүс одоо архи тарсны хэрэглээтэй холбоотой гарч ирсэн асуудлууд аль хэзээний болоод тийм ээ. Магадгүй хууль шүүхийн асуудал үүсээд торгуулан дунаад тийм ээ. Гэмт хэрэгт холбоосныхаа дараа аягүй гүн ухаалал авдаг. Харамсалтай нь энэ тохиолдол бол их хожимдсан ухаалал байх тохиолдлууд бол байдаг. Ялангуяа одоо согтуу үедээ гэмт хэрэг ихэд бол хүндрүүлэх нөхцөл болж авч удаг шүү дээ тий. Тэгэхээр эрүүлдэ хизээч хийхгүй байх одоо үйлдэлийг согтуу үедээ хийчихнэ гэдэг маань бол яах вэ? Согтуу байхдаа хийсэн. Дээрээс нь гэмт хэрэг үнээр нэмээд яах нь хүндрүүлэх нөхцөлгээд ороод ирэхээр залуу насныхаа одоо тодорхой хугацааг магадгүй 5-10 жилийн хүртэл яах нь одоо хоригдож өнгөрүүлэх эрсдэл бол инүүхэнд байгаа. Тийм ээ. Маш олон тохиолдод байна шүү дээ. Согтуу байхдаа уурлаад гүнийг зохиод одоо амь насын хөнөөцсөн тохиолдод энэ төр байдаг. Тийм учраас бол энэ надаас их холуур ойлголт юм аа гэж бодож ерөөсө болохгүй. Ямар ч одоо яг л тантай адилхан одоо эрэгтэй эмэгтэй хүмүүс тийм ээ. Яг л ийм хэвийн амьдрал явж исэн хүмүүст дунд ийм гарч ирдэг. Тэргүй бол одоо асуудал тарьдаг хүн гээл төрцөн тийм хүн гэж байдаггүй. Тийм ч хинж тийм өрсөлд орох
магадлал өндөр байдаг юм аа. За тэгэхээр бүр согтууруулах ундаа бүр хэрглэж бүр ингээ хэрэглэхийг хоригддаг эсрэг залттай хүмүүс байна те. Жирэмсэн эмэгтэйчүүд, ээжүүд, хөхүүл ээжүүд, жирэмслэгийг төлөвлөж байгаа ээжүүд муу антибиотик болон эмийн хэрэглээ удаан хугацаар хэрэгжилж байгаа хүмүүс маань бүр хоригдж те. Энэ талаар та дэлгэрэнгүй хариул. Тийм. Тэгээд яг хуу одоо архины архид согтууруулах ундаа маань бол ингээд бай болгож очиж байгаа эрхтэн бол хүний уурах тарих болж байгаа тийм ээ. Нэг удаа согтоход хүний бол олон мянган, хэдэн 100 мянган, магадгүй хэдэн сая мэдрэлээсүүд бол ингээд хүчиж гимтчихэд гэж үздэг байхгүй юу тийм ээ. Тэгэхээр бай эрхтэн бол одоо хүний тарих байна. За тэгээд яг нөө гимтээг эрхтнүүд бол яг хүний ходоод гэдс байна тийм ээ. Илэг зүснөөр булчирхай зүрх ингээд цаашлаад ерөөсөө гимтэхгүй эрхтэн гэж байхгүй. Яагаад гэвэл хүний хэрэгэлсэн одоо согтууруулах ундаа бол хүний цуснд одоо шимэгдээд тийм ээ. Цуснд ороод одоо биеэр л эргэж тойрно гэсэн үг шүү дээ тийм. Тэр утгаар нь аваад үзэх юм бол бүхий л эд эрхтэнд нөлөөлнө. Тэгээд цаашлаад ярих юм бол их олон одоо хадрын бол бас урьдчилан нөхцөл болдог гэж үздэг тийм ээ. Тийм. Тэгээд ер нь бол архи уусан хүн болгоно дархлаа бол их одоо султай болдог. Дархлааны тэр одоо чадамжийг бол бууруулж яадаг юм аа тийм ээ. Тэгэхээр эсрэг залттай хүмүүс гэдэг дотор бол өвчтөе хүмүүс бол төрийн хэсгээр бол тийм ээ жирэмсэн хөхүүл эмгтэйчүүд гэдэг. Дээрэс нь архи хэрглэж байгаад архиа зогсооцсон хүмүүс энэ дотор ордог байхгүй юу? Огт хэрглэж болохгүй хүмүүс гэдэг. Нэгсэндээ бол архи хэрглэж явж байгаад яг нь ямар нэгэн байдлаар эмчилгээ намрагдаад юм уу те ингээд уухад зогсооцсон хүмүүс бол огт хэрглэж болохгүй хүмүүс гэсэн ангилалд бол ордог байхгүй юу тийм ээ. Тийм болохоор ер нь бол маш олон эмгэгчүүд үед бол эсрэг заалт бол байдаг. Тэг хүмүүс энийг төдийлөн их ач холбогдол өгөхгүй байх хандлага ажиглагддаг. Гэхдээ яг энийг ойлгодог хүмүүс бол бас их ер нь би болохгүй юм шүү гэдэг өөрийгөө татаад авцсан тохиолдол ч гэсэн бол олон байдаг. Одоо юу гэдэг хүн болгон юм асуудалтай болдог гэж бас ойлгол өрөөсгөл ойлголт бол. Архинд донтсон хүн өөрийгөө мэдлээ те. За би ингээд үнэхээр архинд донтоод үнэхээр болохгүй юм байна. Эннээсээ ингээд гармаар байна гэсэн зориг тавьчаад байгаа хэрнээ гарч чадахгүй байгаа хүмүүс байдаг. Энэ хүнд та анхны алхам одоо яг ямар алхамаас эхлэх ёстой юм? За тэгээд тусламж авахар хандж байгаа хүмүүс дотор ямар хүмүүс байдаг вэ гэхээр ер нь бол ингээд өөрөө одоо боли гарыг одоо засрыг тийм ээ би одоо ингэж болохгүй мэн гэж ойлгож байгаа нэг хэсэг байгаа юм. За зарим тохиолдолд эргэлзээ тавьж байгаа хүмүүс байдаг те зөв үү буруу юу ингээд яваад гэж ирнэ болох ч юм биш үү гэсэн тийм ээ. За зарим тохиолдолд надад ямар ч асуудал байхгүй байгаа гэдэг ирж байгаа. Хэрвээ яг таны хэлснээр тийм ээ одоо боли тусламж хэрэгтэй байна гэх юм бол мэрэгжлийн сэтгэл нархлыг эмчид бол хандах хэрэгтэй. За Улаанбаатар хотод бол яг нь 6 дүүрэг дээр одоо Улаанбаатар хотын тийм ээ одоо бүх дүүрэг дээр сэтгэл нархлыг эмч ажиллаж байгаа. За дээрээс нь нархлогийн эмнэлэг гэдэг толгойд байдаг эмнэлэгт хандаж болно. Сэтгцийн эрүүлийн үндэстний төвд бол бас хандаж болно. Нэгсэнд тэр хүн бол өөрөө одоо өөрийгөө засах гэж хичээгээд болохгүй байгаа учраас мэрэгжлийн хүн лөө хандаж штэ тий. Тэгэхээр одоо 1800 2000 гэд манай сэтгцийн эрүүлийн үндэстний төвийн 24 цагийн одоо мэдээлэл өгдөг утас байгаа. Ийшээ залгаад бол бас мэрэгжлийн эмчээс чиглэл авах боломжтой байгаа тийм ээ. Тийм учраас бол яах вэ гэхээр энэ бол ангаах ухаан талаас нь аваад үзэх юм бол энэ бол эмгэг юм аа. Эмгэг байгаа учраас эмчлүүлэх хэрэгтэй тийм ээ. Архитарс эргэлдэг эмгэг чинь одоо бусад эмгэгтэй л адилхан энэ шал өөр зүйл биш ээ гэж үздэг байхгүй юу. Нэгэн тал одоо асуудал одоо дондох эмгэг үүссэн тохиолдолд бол эмчлүүлэгч өвчтөн гэдэг нүдээр харж туслах хэрэгтэй байдаг. Гэтэл амьдрал дээр бол тэгж хүмүүс сайн төдийлөн сайн ойлгохгүй байх тохиолдол байгаад байдаг те. Энэ муу архи чинь тийм ээ. Энэ муу л одоо яах нь өөр юм одоо архитаар суугаад байгаа. Эсвэл яах нь бүр архин толгоогоо мэдүүлсэн гэж хандаад байдаг. Гэтэл одоо яах нь хүний одоо илэг өвддөг юм уу те. Бөөр нүдсэн хүн дээр бол хүн арай өөрөөр ханд нэмлэгт үзүүлэх хэрэгтэй тийм ээ. Одоо гамаа барих хэрэгтэй гэж архи уудаг хүний хувьд ч гэсэн тиймэрхүү байдлаар л хандаж тусламж үйлчлэгэнд нь одоо яах нь оруулах эмчтэгтэд гараад ирсний дараа бол дахиж уухгүй байхад нь дэмжлэг үзүүлэхийг хичээх хэрэгтэй. Мэргэжлийн эмчийн зөвлөгөө бол хамгийн түрүүнд авах шаардлагатай. Тийм ер нь бол мэргэжлийн одоо тэрэн дотор ч ийм цог зэмжлэгэл байд юм л да. Одоо ганцхан имээр ч юм уу те ганцхан одоо ямар нэгэн зүйл өгөөд бол энийг засдаг юм байхгүй те. Суур энийг одоо засах эмчилгээ, сэтгэл засах эмчилгээ байдаг. Хамгийн одоо суур эмчилгээ. За тэрэн дээр нэмээд бусад эмчилгээний тактикууд бол бас орж ирнэ л дээ. Тийм учраас бол яах нь одоо би энэ асуудалтай башлаа надад тусламж хэрэгтэй байна гэсэн тийм бодолтой байгаа хүн бол сэтгцийн эрүүлийн үндэсний төв болон бусад одоо аймагуудад байна сэтгэл нархлаг эмч тийм ээ дүүргүүд дээр байна ийм хүмүүс рүү хандаж үзүүлэх хэрэгтэй зөвлөгөө авах хэрэгтэй тийм ээ хэрэглээ нарцсангуй бага байгаа тохиолдолд хүн зөвлөгөө аваад ер нь өөрийнхөө хэрэглээг ямархуу байгааг мэд хаана явж байгааг мэдээд авчна гэсэн үг тийм ээ гэтэл энэ үе шат маань жоохон өнгөрөөд тийм ээ зайлшгүй одоо мэрэгжлийн одоо эмнэлэгт
эмчид очих шаардлагатай болцсон бол тэр очих газраа л очих хэрэгтэй. Гэтэл хүмүүс ингээд болохгүй тийм өөрөө гарах гэж орлоод болохгүй байгаад ч гэсэн тэр аргаа хэрэглээл дахиад уушдаг. За дараагийн удаад би гарнаа гэл ойролтынхондоо худлаа ярьсан болно. Тэгээ өөртөө худлаа ярина чинь ингээд явахаараа одоо нархны хамаарлын бас нэг цаад сөрөг үр дагавар өвчтний онцлог гэх юм уу та тийм ээ. Тийм байдаг. За архинаас хамааралтай гэр бүлүүдийн хувьд үнэхээр нөхцөл байдал сэтгцийн хувьд гэсэн хэцүү болоод ирдэг. Тэгээ гэр бүлийн уур амьсгал хэцүү болоод ирдэг. Тэгэхээр энэ хүмүүсийн гэр бүлд ямар зөвлөгөө өгмөр байна? Одоо энэ бүх зүйл дээр яаж даван тул бол илүү зөв гарцаар харах вэ? За тэгэхээр арх хэрэгэлдэг хүнтэй 2 жил хамт амьдэрсэн хүнийг бол давхар хамааралтай болсон гэж үздэг. Давхар хамаарал энэ бол бас тэгцийн тулгымцсан асуудал та тийм ээ. Архитны хэрэглээтэй хүмүүсийн одоо гэр бүл. Тэгэхээр архит тарсны цаана хамгийн их хохирж байгаа хүмүүс буюу эрсдэл дунд байгаа хэн байна гэхээр хүүхдүүд байгаа юм тийм ээ. Хүүхдүүд магадгүй тухайн хүнээс хамааралтай амьдардаг настай хүмүүс байна тийм ээ. За цааных нь олон эмэгтэйчүүд байна тийм ээ. Зарим тохиолдолд бас нөхрөөд ч яаж магадaltaй шүү дээ тийм ээ. Эмэгтэй хүн архины асуудалтай болчоод ингээд ийм эрсдлүүд бол одоо байна. Тэгэхээр тэр хүмүүс бол давхар хамаарал гэж юу гэсэн үг вэ гэхээр өөрийнхөө одоо амьдрах биш өөр юмны төлөө амьдарч эхэлж байгаа юм. Буюу тухайн гэр бүлийн таагүй уур амьсгал бүрдэж шүү дээ тийм. Тэгэхээр ер нь ингээд архи ууцсан хүн байгаа хүн бол төдийл нэг тийм сайхан ааштай байгаад байдгүй их өглөө болно, няншаа болно. Одоо өөсөвөрн зарим тохиолдолд яах нь бусдыгаа айлдган, дээрлэх нь за тэгээд яа нь одоо цохих гэл ингээл асуудлууд үүсэрч байгаа. Дандаа сэтгэлийн энэ сөрөг тааламжгүй мэдрэмжүүд үүсэж байгаа байхгүй юу тийм ээ. Тэгэхээр энэний цаана юу гэсэн үг вэ гэхээр архины хамааралтай байгаа хүмүүс зөвхөн одоо тэр архи уудаг хүнийг эмчлэхээс гадна түүний эхнэрийг юм уу эсвэл нөхрийг нь хүүхдүүд нь ч гэсэн яах нь сэтгэл зүйн зөвлөгөө өгөх шаардлага бол тулгардаг. Яагаад тэгэхээр архины асуудлаа шийдчихэд гараад ирж байгаа нөхрийн өөдөөс асуудлаа шийдэг байгаа эмэгтэй буюу тэр сэтгэл зүйн бол нэг ийм одоо давхар хамаарал гэдэг нэг асуудал үүсэж шүү дээ. Тэр байдалтай энэ зөрчил үүсч эхэлдэг. Яадаг вэ гэвэл нөхөр нь ингээд яах нь архиа хэрэглэхээ болоод тийм ээ. Одоо ажил төрлөө хийгээ явж байгаад нэг өдөр оройтлоо. Тэгэнгუთ цаанаасаа яах нь уур нь хурж эхэлдэг эхнэрийн. Өнөөдөр бас л ер нь ууцчих болоо нөгөөдөг шиг ингээд. Тэгээ залгаад чи өнөөдөр ууцсан уу? Бас л ууцсан уу? Хаана яв яасан бэ гэдэг. Тэгэнгუთ маш их урам зоригтой явж исэн хүний урам зориг нь шууд энэ унтардаг энэ төрөд. Би өөрөө хичээгээд ингээ уугаагүй бахнаа уулаа гэж күтгэлээч гэдэг юм уу те. Ийм одоо зөрчлүүд үүсч эхэлдэг. Тэгэхээр гэр бүлдэнд бол яг нь архитектурын хэрэглээ зогсоогоод хичээж байгаа хүнийг сэтгэл зүйн талаар нь ер нь ямар үг хэлж болох юм, ямар үг хэлж болохгүй юм тийм ээ. Яаж тэднийг дэмжлэг үзүүлэх юм, эсвэл тэд нар дахиад ууг эрсдлээ байвал нь хин хандахын, хизээ хандахын гэсэн мэдээллүүдийг өгөх шаардлагатай болд юм л да тийм ээ. Тэгэхээр зүгээр ингээд хүүхдүүдийнх нь хаваад үзээ л да тийм ээ. За архитектур сэргэлдэг хүний хүүхдүүд бол их өөр дүр тоглодог гэж байгаа юм л да. За ер нь бол нэлээ өөр. Нэг нь болохоор яадаг вэ гэхээр бүх ачааг өөр дээр авдаг. Ялангуяа айлын томоод тийм ээ. Бүх ачааг өөр дээр авдаг. За би л яах нь аав ээжийн хоорыг гүйцэхийн тулд одоо яах нь гэрээ зөвлөн хоол ундаа хийн. Бүх өөрийгөө одоо тэр хичээл ном хийх цагаасаа хомслаад одоо ингээл зүтгэдэг. За нэг нь бол ерөөсөө юм бижирсэн тий. Тэнд одоо юу болж ин хэрүүл зодон болж тэр бол яах вэ тэгэл урд хамаа хийгээл байж гэсэн юм нэг чимээгүй хөвгт болчихно. За дараагийн нэг хөвгт нь бол сармагчин болж эхэлдэг, алиалагч болж эхэлдэг тийм ээ. Аавгаас хөвгтөрх нь уурлуулахгүй тулд одоо алиалн, жижиглэн одоо инээлхийг оролдоно гэдэг ингээд. Тэр юу гэсэн үг гэхээр яг өөрийнхөөрөө байж чадахгүй байна гэдэг энэ бол тийм сайхан зүйл биш. Хүн бол яг амьдралаас өөрийн хэлмээр байгаа зүйлийг хэлж тийм ээ, хиймээр байгаа зүйлийг хэлж одоо аав ээжээсээ аав ээжтэйгээ ярилцаж тийм ээ. Зөндөө олон ийм зүйл болно. Дугуйланд яваалах, хичээл намаа сонголтоо үзэх тийм ээ. Одоо хэл ус сурах гэдэг юм уу. Тэр болгоны ингээд бол яг нь эцэг эхтэй боломжилж ярьж боломжийн эндээ шийдвэрлэж явах хэрэгтэй байдаг. Гэтэл тэр бүх нийгмийн хэрэгцээнүүд бол ингээд хошоо болоод тэрний наан юм асуудал үүсэж байгаа юм л да тийм ээ. Тийм учраас бол хүүхдүүд бол яадаг вэ гэхээр тэр одоо хүүхэд насны тэр баяр баясгалыг тийм ээ хүүхэд насны тэр сайхан дурсамжийг бүтээж чадахгүйгээр л одоо яг нь он цагийг өнгөрүүлж ийн гэсэн үг. Одоо нөө архи удаг эцэгтэй хүүхдүүдийн ирээдүй байна те. Ирээдүйн ер нь хэрхэн ирээдүйд нь хэрхэн нөлөөлдөг энэ эцэг эхчүүд нь. Тэр яг янз бүрийн олон судалгаа байдаг л дээ те. Тэн дээр ямар зүйл байдаг вэ гэвэл ер нь эцгийн юм уу их нь ах нь юм уу их чинь тийм ээ. Тэр ойрын хамаатан дотор архины асуудалтай хүн байгаа нь тэнд хүмүүжиж байгаа өсөж байгаа хүүхдүүдийн архины хамааралтай болох эрсдлийг нь бол нэмэгдүүлдэг гэж үздэг байхгүй юу тийм ээ. Гэхдээ
яг амьдрал дээр бол ямар тохиолдлууд байж болох вэ гэхээр нэгдүгээр тул яах нь гэхээр эцэг их нь архины асуудалтай тийм ээ эсвэл аль нэг нь архины асуудалтай байгаа хүний хүүхэд ерөөсөө огт арх амсахгүй байх тохиолдлууд бол байдаг. Нөгөө талаасаа гэх юм бол аав ээж нь ерөөсөө архитаас уудаггүй тийм ээ зөндөө мэдлэг боловсралтай юм хүний хүүхэд нь архинд орсон тохиолдлууд бол байдаг. Тэгэхээр магадлал нь бол өндөр байж болох боловч архины асуудалтай хүн болгоны хүүхдүүд гэж ойлгох нь өрөөсгөл ойлголт. Нөгөө талаас гэвэл удамшлын юм байна гэж бас ер нь үздэг байгаа байхгүй тийм ээ. Тэгэхээр юу гэж бодгоо гэхээр ер нь бол яг нь ойрын төрлийнх нь хүнтэй магадгүй эцэг их архины асуудалтай байгаа хүн бол ирээд өөртөө ямар дүгнэлт хийхвэлээр надад бол эрсдэл бас байж болох юм байна шүү гэдгийг наан бодож ах хэрэгтэй. Хэрвээ тэгж ойлгосон хүн бол яг үгээр ийм нөхцөл байдлаас өөрийгөө бол авч гарах боломжтой мэдсэн байна гэдэг чинь бол тийм байгаа юм тий. Тийм учраас бол яг ирээдүйд бол хүүхдүүд бол одоо яаж ийм гэхээр бас л хэцүү л дээ тийм ээ. Зөндөө олон тэр сэтгэл зүйн тулгамдсан асуудлууд үүссэн байдаг. Тэр таагүй мэдрэмж сэтгэлдээ тээгээд явж яадаг тий. Тэр нь амьдралынхын тэр чанарт бүтээн хэмжид үр дүнтэй суралцахад, бусдад харилцахад, ажил үүргээ гүйцэтгэх гэдэг хүртэл нөлөөгөө үзүүлээд явж яадаг. Тийм учраас бол эрхний асуудал эдгээр одоо бусад өвчний адил эрүүл мэндийн асуудал боловч буцаад үзүүлж байгаа хор хөнөөл нь бол маш олон жил үргэлжлэх магадaltaй болчдөг юм тийм ээ. Тийм учраас бол энийг л баг залуугаас ухаарч ирээдүйд өсгөж хүмүүлж байгаа үр хүүхдээ бол бид нэр одоо тийм таатай, сайхан амьдралыг л одоо үлдээхийн төлөө бид нар хичээх хэрэгтэй. Одоо жишээлбэл архинд донтой аавтай охин хүүхэд архинд одоо туртай хүнтэй суух магадлал өндөр байдаг гэсэн тий. Энэ талаар. Тийм. Энэ яг ийм зүйл тохиолдол байд юм да. Нэгсэндээ бол энэ одоо тэр хүүхдийн багада өссөн орчин гэдэг маань бол тухайн одоо хүний сэтгэл зүйд бол нэлээд гүн бат сууж үлдсэн байгаа юм л да тий. Тэгэл аав нархны асуудалтай байдаг. Тэгвэл амьдрал дээр яг манай туршлагатай эмчнэр бол ажилласан байд юм л да. Ягаад гэхээр тий одоо тэдний охин асан хүнтэй суусан чинь нөхөр нь бас архинд их дуртай юм байна лээ тийм ээ. Одоо нэлээх арх уудаг юм байна лээ. Аав нь бас тийм л хүн байсан даа ч гэдэг юм уу. Иймэрхүү яриануд бол байдаг. Тийм учраас нөгөө архины асуудалтай байгаа гэр бүлд өсөж байгаа хүүхдүүдэд зориулсан ийм бас сэтгэл зүйн тэм зөвлөгөө аргачлал бол байдаг л да. Тэрүүгээр яаж байгаа юм бэхээр тухайн хүний тэр нөгөө нэг сэтгэл зүйд нь байгаа одоо тулгамдсан асуудлыг нь аль болох эрт тийм ээ. Сэтгэл заслын аргаар хөвчсөн болон бүлгийн сэтгэл заслын аргаар ингээд тусламж үзүүлчих юм бол тухайн хүний сэтгэл зүй бол эрүүлэр ингээд цаашаа явах боломж бүрдэж байгаа маа. Тэр бол яг туршлагатай олон жил ажилласан эмчнэрийн бас хэлдэг үг, оргүй үг бол биш ээ гэж би бодож байна. Ер нь архинд донцсон өвчтний талаар мэдлэгтэй байх нь ар гэрийнхэнд яг зөв шийдэл төрөхт нь маш чухал үүрэгтэй байна шүү дээ тий. За тэгээ архинд дондох одоо өвчлөлтөө хүнд бие эрхтэн системийн талаас ямар өөрчлөлтүүд, ямар өвчлөлтүүд гараад ирдэг вэ? 1 жил одоо тасралтгүй архиулаа, 2 жил явлаа, 3 жил явлаа. Ингээд цаашдаа амьдралын хэв маягтны яаж нөлөөлдөг би өвчлөлийн талаас За тэгэхээр дөрөв бол ер нь бас дурдсан байгаа те хүний уурэг тархинд бол нөлөөлдөг. Тэгээд архи хүмүүсийн одоо ингээд сөрөг нөлөө нь илэрч гарч ирэх хугацаа бол бас янз бүр байгаад байдаг. Гэхдээ хүмүүс л ягдаг. Энэ нөхөр өстө олон жил архи ухссан. Цоо ирүүл байна лээ гэл ингээд хүмүүс айгүйх ярьдаг байхгүй юу те. Гэхдээ энэ тохиолдол яг ингээд нарийн үзэх юм бол архи тарс олон жил уусан ярина бие нийв ирүүл байгаа тохиолдол ерөөсөй байхгүй. Ямар нэгэн хэмжээгээр л тухайн бол яг нь сөрөг нөлөөг үзүүлсэн байт юм аа гэдэг. Хамгийн наазах нэг юм бол яг юмыг мартаж санах, сэтгэн бодох чадвар нь бол юу гэж эхэлдэг. Одоо өмнөх шиг эрүүл мэндэд харьцуулахад бол яг нь бууралт ажиглагдаж эхэлдэг. Юмаа одоо мартна, юм дээр одоо юмны нарийн учир явдлыг одоо ойлгох наан цаамд авч үзэх тий оюуны чадварууд бол буураад эхэлт юм аа гэд. Тэгэхээр архины юм архины хэрэглээтэй байгаа хүмүүсийн бас явцдаа тулгардаг өвчин бол тэнэгрэлд орох гэж байдаг. Тэнэгрэлд орох буюу энэ хүмүүс яг нь бусдын хараат байдалд орно гэсэн үг тийм ээ. За тэгээ цаашаа ярих юм бол хамгийн нааж ходоод болон улаан хоолой тийм ээ. Улаан хоол болон ходоодны шархлаа. За энэ цаашаа яах нь одоо улаалт тийм ээ. Шархлаа нь явж байгаа цаашдаа магадгүй хавдралуу шилжих тийм ээ. За тэгээд нойр булчирхай дээр бас их асуудал үүсдэг. Одоо олуулаа нийлэл тийм ээ. Одоо зугаалганд яваал бөөнөрөө байж байгаа л хорхох хийдэг. За хорхны хажуудаа пив юм арх тийм ээ. Хорхны хаадаг. Тэгэхээр яадаг вэ гэхээр тос өөхтэй хоолунд хэрэглчээд араас нь одоо арх сектурал хундаа хэрэглээд
тэгээд нойр булчирхайн хурц өрөвслэр одоо нас урч байгаа хүмүүс баггүй байдаг. Архаг өрөвсөл одоо хөрөх тийм ээ. Тэрийг бас хүмүүс яадаг вэ гэхээр бас л гинтэлтийн асуудал үүсгэж байгаа байхгүй тийм ээ. За тэгээд цаашлаад ярих юм бол хүний наадсах нь бол царай зүсэнд тий. Яг ингээд сектор хундааны архины асуудалтай байгаа хүмүүстэй ингээд ажиллахад тийм нийтлэг төрхүүд аяух ажиглагддаг байхгүй тийм ээ. Ингээд харахад бол энэ хүн бол нэлээд олон жил бас архи ууж байгаа маань наа гэдгийг бол одоо ажиллаж байгаа эмчнэр бол хараад ялгах боломжтой болоод эхэлдэг. Тийм учраас яг нь хүний одоо царай зүснээс авахулаад тийм ээ. Тэгэл ер нь бие авч яваа байдал тийм ээ. Хувц сунраа өмсөх хэрэг цэмцгэр гой сайхандаа хэрэг анхаардیں өөртөө хэрэг анхаардیں гэсэн асуудлууд бол явж эхэлнэ тийм ээ. За тэгээд мөн ярьсан шиг одоо эрүүл мэндийн бусад гадны шалтгаантай олон асуудлууд үүсэх. Жишээ нь тэгдэг шүү дээ тийм ээ. Гинтийн одоо зүрхэн зогсоод хүн нас барах тийм ээ. Даралт нь өндөр явж байгаад тархин цус харах ч гэдэм юм уу. Гинтийн ийм тохиолдлууд бол байдаг. Тохиолдлууд бол байдаг. За тэгж явж байгаад яах нь хүмүүс чинь одоо өнгөрсөн 100 гэтэл маш олон хүмүүс одоо зугааланд явж байгаа живж нас барлаа энэ гэсэн юмнууд ингээд сонсогдож байгаа хгүй тий. За согтуугаар одоо хин нэгнийг одоо мөргөсөн дайрсан энэ төр гэж ярьж байгаа. Тэгэхээр энэ цаана нь бол биеийн эрүүл мэндтэй холбоотой ч асуудлууд байна. Сэтгэл зүйн эрүүл мэндтэй холбоотой ч гэсэн асуудлууд бол гарч ирэх боломжтой байд юм аа тийм ээ. За сүүлийн жилүүдэд өсвөр насны хүүхдүүд архи согтууруулах ундаа маш их хэрэглэх тохиолдол гарсан тий. Энэ дээр тэдний хөгжилд ямар одоо үр дагавар болдог вэ? Одоо аль эрт наснаас согтууруулах ундааны хэрэгцээг авах нь илүү нөгөө дондох магадлал өндөр байдаг гэсэн бас судалгаа хийдэг тийм. За тэгэхээр ер нь сургууль зориулсан олон судалгаагаар бол ер нь олон судалгаагаар юу харагдаж байгаа вэ гэхээр одоо өсвөр наснда тийм ээ архи амсаж үзэх, архи хэрглэж үзэх тохиолдол бол бас нэмэгдэж байна гэсэн юм асуудал байгаа тийм. Хэдий одоо бага наснаасаа тийм хүүхэд архитын хэрэглээтэй болон тэр хэмжээгээр маш богино хугацаанд архины асуудалтай бол архины хамааралтай болох магадлал өндөр байдаг. Яагаад гэвэл одоо хүүхдийн тарих хөгжөө явж байгаа энэ уураг тархинд нөлөөлөл үзүүлж байгаа. Тэгэхээр энэ үедээ бол хүүхдийн юмыг одоо тийм ээ зөв бурууг ухаарах энэ чадвар бол бүрэн хөгжөөгүй байдаг. Хүний уураг тарих бол 25 нас хүртэл бол яг насанд бие хүрээд хүний уураг тарих бол одоо хөгжиж идэг гэж үздэг. Тэгэхээр хүний энэ одоо уураг тархины тухны prefrontal cortex гэдэг одоо энэ хүний энд байдаг бүтэц бол тийм ээ ер нь юмны одоо шийдвэр гаргалтанд нөлөөлдөг юм байдаг. Тэгэхээр хүүхдүүд бага бага тусмаа сэтгэл хөдлөлтөд автаж юмыг хийдэг. Жишээнийхт бол яг нь олуулаа нийлээд дөргөө дарваад яг нь одоо пи уух гэдэг юм уу тийм арх дараас ирлээхэд тэднийгээ дагаад ингээд чинь орчдөг. Гэтэл насан турш бол ер нь яавал дээр үү гэдгээ хүртэл боддог болоод эхэлж байгаа. Ялгаатай тий. Дээрэс нь бол яг хөглөөрэ одоо өсвөр насны архи ууж байгаа хүүхдүүдийн хувьд бол бусад эргэтнүүдэд үүсэх нөлөө нь бас насан турш хүнийхээс бол илүү өндөр байгаад ирэх тийм асуудал байдаг. За нэг зүйлийг яг нэмжлэх хэрэгтэй байх. Энэ нь юу вэ гэхээр Монгол төрхтнүүд тий Монгол хүмүүсийн хувьд бол одоо архийг задлагдаг тийм ферментийн Европ хүмүүстэй харьцуулахад бол 3-4 дахин бага байна гэд ингээд гаргаад ирсэн байгаа. Энэ юу гэсэн үг вэ гэхээр яг тэдэртэй адилхан архи дараас хэрэглэхэд бол 3-4 дахин илүү эрүүл мэндээр хохирно буюу 3-4 дахин хурдан архины хамралтай болно гэж. Ер нь бол биднэрт архи зохиохгүй төрлийн хүн одоо хүмүүс واخгүй юу? Тэрийг аюулсан ухаарах хэрэгтэй. Тийм учраас бол яаж ийм вэ гэхээр архитны ер нь хэрэглээг маш бага байлгаж яаж бид нэр одоо эрүүл байх. Тийм л хүмүүс тийм ээ. Өмнө яг дунд нь нэг жоохон буруу ойлголтууд байдаг та тийм 10-ны орнууд бол одоо PV-г талах шиг шингэн талах гэж хэрэгэлдэг энэ төр гэдэг тийм. Тэгэхээр одоо тийшээ сурах гад ажиллах гад яваад асуудалтай болоод ирсэн хүмүүс бид нартай бас бишгүүл тааралддаг байхгүй юу тийм. Тэгээд эндээ яг ямар нөхцөл байдал байсан бэ гэдгийг судлаад үзэхэр чинь энд зах замбраагаа алдаад уугаад тасан хэрэглээ бол энэ байхгүй байхгүй тий. Одоо уугтаа ямархуу хэмжээтэй уусан, ямархуу татамжтай хэрэглэж байгаа гэдэг нь айгүйх сайн бодох хэрэгтэй тий. Байнга л одоо яг шингэн талах гээд пив уугаад байд ингээл өдөр болгон яах нь одоо пив уугаад л ингээд яваадах юм бол асуудал бол өөрөөр бол иргэнэ. Тийм учраас бол бид нар бол одоо архинаас хол байвал зүйтэй зохилтой ийм л хүмүүс гэдгийг бас хүмүүс ойлгох хэрэгтэй. За өнөөдрийн урилгыг маань хүлээж авсан гантлага эмчтэй маш их баярлалаа. Үнэхээр хэрэгтэй зөвлөгөөнүүдийг өглөө. Манай дугаарыг үзсэн та бүхэндээ баярлалаа.